Өнөөдөр та бүхэндээ Тэмбүү өвчин болоод төрөлхийн Тэмбүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгье. За тэгэхээр Тэмбүү өвчин нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин учраас хосууд бие биедээ үнэнч байх, тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах, твчих, мөн тохиолдлын бэлгийн харьцаанд орох тохиолдолд зайлшгүй бэлгэвч хэрэглэх, мөн бэлгэвчийг тогтмол хэрэглэж занших, архи мансууруулах бодис хэрэглээс татгалзах, за бэлгийн замаар дамжих халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэрэгжлийн хэмжээд яаралтай хандаж хамтрагчийнхаа хамт эмчлүүлэх нь зүйтэй юм аа. За Тэмбүү өвчин нь бэлгийн замаар дамжин халдварлахаас гадна ихээс урагт дамжин төрөлхийн Тэмбүү өвчин үүсгэдэг учраас жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хаа хугацаанд товлол үзлэг шинжилгээндээ хамрагдах нь зүйтэй юм аа. Үүнд жирэмсний хяналтанд анх орохдоо буюу 12-7 хоногтоо мөн жирэмсний явцад 28-аас 32-7 хоногтоо үзлэг шинжилгээндээ заавал хамрагдаарай.